элчин сайдаар томилогдохоор одоо орж ирж байгаа элчин сайд нарт амжилт хүсье нэгдүгürt. За хоёр зүйлийг хэлье гэж бас бодож байна. За нэгдүгürt нь сүүлийн 3-4 жилд одоо Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн одоо гадаад бодлого, гадаад улс орнууд төр маш их идэвхтэй бодлого явуулсан. Маш их идэвхтэй бодлого явуулсан. Олон улс оронд амжилттай айлчлалаа, олон улс орнуудын төрийн дэд хэмжээний айлчлалыг Монгол улс зохион байгууллаа. Бас Баццэг сайд бас талархах хэрэгтэй гэж би бодож байна. За одоо тэгээд цөмөрөж яхаа ажил хийдэг ард түмэн болох хэрэгтэй. Ажил хийдэг. Энэ ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийгдсэн энэ бүх гэрээ хэлцээрүүдийг бид нар ажил хэрэг болгох хэрэгтэй. Ингэжээж Монгол улс эдийн засгийн хувьд одоо тусгаар тогтносон улс болно. Бодтойгоор. Тэр нэг талаасаа их тийм азтай элчин сайд нар томилогдож байна гэж бодож байна. Ягаад гэвэл одоо чоошин юм хайгаад их ерөөсөө шаардлага алга та нарт. Гадаадын хөрөнгө оруулалтыг одоо Монголд ихсгэх. За ингээд энэ томоохон мега төслүүдийг эхлүүлж байгаа улс орнууд дээр одоо элчин сайд нар томилогдож байна. Францд мөнх хөргөл сайд маань Роногийн гэрээ. За энтгэх томилж байгаа элчин сайд маань мэдээж энэ газрын тосны үйлдвэр. За Оросод сууж байгаа элчин сайд маань энэ газын хоолой гэдэг энэ гурван төслийг л бид нар хөдлөхөд Монголын GDP даруй 1-2 дахин өсөх юм бодтой болцоо бас байна. Ажил нь эхэлсэн. Ингэж бодох юм бол бид нар дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ $8,000 хүргэчих. Жинхэнэ утгаараа эдийн засгийн тусгаар тогтнолыг одоо авах юм болцоонууд бас байна. Элчин сайд нараа. Энийг та бүхэн бүр онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За хоёрдугаар асуудал бол өмнө хийсэн гэрээ хэлцлүүд ажил хэрэг болгомоор байна. Европын холбооны одоо улсуудад гол улсуудад элчин сайднууд томилогдож байна. Франц, Герман, Болгар. Нөгөө Европын холбоотой хийсэн бид нар чинь 7,000 гаруй бараа бүтээгдэхүүнүүдийг одоо татвартын хөнгөлөлтөөр Европын холбоонд гаргана гэсэн. Хичнээн жил болж байна. 15-16 жил болж байна. Энэ ерөөс нь амилдгүй нэг юм гэрээ байгаад байдаг. Маш их том болцоо байх ёстой гэж харж байгаа. Нэг үе одоо бодох юм бол Монголын баялаг бүтээгч нар, үйлдвэрлэгч нар бол бас харьцангуй бүтээгдэхүүнүүд нь одоо олон улсын Европын стандартад нийлэх юм бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Энийг ажил хэрэг болгох хэрэгтэй. За хоёрдугаарт нь дөнгөж сая одоо улсын их хурлаар одоо батлагдсан Евразийн гэрээ. $200 тэрбум одоо эдийн засаг руу алхах, орох одоо ийм томоохон хаалга нэгдэж байгаа. Тийм учраас энэ Төв Азад энэ одоо гол улсуудад томилогдож байгаа элчин сайдуудын одоо хүлээх үүргүүд бол би маш их чухал ийм хариуцлагатай цаг үед та бүхэн томилогдож байна. За энийг ажил хэрэг болгох ёстой. Ер нь цаашдаа жил бүхэн гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорон дээр энэ элчин сайд нарынхаа тэрч маань мега төсөл хэрэгжүүлэх байгаа улс орон томилогдож байгаа элчин сайд нарынхаа асуудлуудыг Баццэг сайд бас оруулж ирж ажлынх нь нөхцөл байдал тулгамж байгаа асуудлуудыг бас хилцдэг, ярьдаг, дүгнэлт хийдэг нэг ийм тогтолцоо, нэг ийм механизмыг бид нар зайлшгүй бий болгох ёстой гэж харж байгаа. 1 минутаа нэмээд. 1 минут нэмж өгье. За тийм учраас одоо улсын хурлаас та бүгдийг дэмжлэг авна гэж бодож байна. Та бүгдийн ажил бол очихоосоо илүү одоо өнөөдөр энэ танхимаас та бүгдийн ажил эхлэх ёстой гэж ойлгож байгаа. За тэгээд үнэхээр одоо та бүгдийн элчин сайд байх үед энэ ажлууд маань бодиттой ажил хэрэг болгож магадгүй Монгол улсын хувьд бид нар GDP-г 2 дахин өсгөх та бүгдийн элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн хувьд бол бас нэг элчин сайдаар ажилласан өв үлдэх, легаси үлдэх нэг ийм түүхэн боломжууд бас байгаа шүү гэдгийг бас та бүхэн онцолж анхаарав. За эцэст нь хэлэхэд энэ гадаадын хөрөнгө оруулалтууд Монголд их буурч байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтууд. Зөвхөн уул уурхайн салбартал одоо нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70-80% байна. Энэ бол үндсэндээ ширэгж байгаа. Тийм учраас бол одоо энэ чиглэлөө та бүгдийн онцгойлж ажиллах, анхаарлаа хандуулж ажиллах одоо салбар бол энэ уул уурхай босчиж гадаадын шууд хөрөнгө оруулалтууд бий болж аж Монгол улсаас эдийн засгийн тусгаар тогтнол олох хэрэгтэй юм аа гэж ингэж харж байгаа. Ингээд та бүгдэд бас ажлын өндөр амжилтыг хүсье. За их амгалан гишүүг хэллээ.